За жолооч та бүхэндээ би яг одоо автомашина хэрхэн зөв арчлах, өнгөлөх 5 дарааллыг зааж өгч байна. Энэ 5 дарааллын хамгийн нэгдүгээрт нь бол та автомашина маш сайн угаах хэрэгтэй. Хоёрдугаар та автомашиныхаа зураас царапан арилгах бүтээгдэхүүн, сэв дарах бүтээгдэхүүн хэрэглээрэй. Гуравдугаарт нь та автомашиныхаа үндсэн өнгийг гаргаж гялалзуулдаг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Дөрөвдүгээрт нь та тухайн өнгөлгөөний бүтээгдэхүүнийг хамгаалсан wax бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тавдугаарт нь танд зөвхөн сэсгэр альчуур байхад хангалттай болно. Харин би одоо өнгөлгөө цэвэрлэгээний 5 дарааллыг энэ автомашин дээр хэрхэн хийж байгааг туршилтаар харуулах гэж байна. Эхнийх нь бол та бүхэн зориултын шампуныг хэрэглэж явах хэрэгтэй. Энэ зориултын шампуныг хэрэглэснээр ямар илүү давуу талтай вэ гэхээр автомашины будгийг хамгаална. Мөн дээрээс нь нэмэлт өнгөлж байгаа өнгөлөгчийг илүү сайн тогтоож өгөх найрлагатай байдаг. Манайхны хөвсийг хэрэглээд байдаг мэрсээр харагддаг юм бол одоо жишээл аяг тав угаах шингэн одоо хэрэглэдэг хөвчлээ. Аяг тав угаах шингэний хувьд бол маш сайн хөөцөрдөг гэдэг ч одоо яг автомашины гадаргуу дээр бол төдийлөн сайн хөөцөрдөггүй. За тэгээд хамгийн хор нөлөөтэй нь юу гэхээр автомашины гадаргуу лакн дээр түлэгдэлт үүсгэж ивчдэг. За та автомашиныхаа зориултын шампуно порлон дээрээ цацчаад эхлээд порлоно сайтар базаад мөн машин дээрээ тойрог хэлбэрээр арчиж өгөх ёстой. Тойрог хэлбэрээр арчсны давуу тал нь юу вэ гэхээр таны автомашиныг зурхгүй, мөн дээрээс нь сэвдүүлэхгүй бүх хог шорог сайтар бүгд жигд авч өгөх юм байна. Автомашины гадаргуу буюу лакн дээр тижэл өгч гялзуулна. Мөн бас давхар хажуугаар нь хамгаалтын бүхүүл үүсгэх чадвартай байдаг. Ингэснээр таны автомашин илүү өнгөлөг сайхан болох ёстой юм. Жолооч та автомашинаа үргэлж шинэ мэт гялалзуулахыг хүсвэл цэвэрлэгээ өнгөлгөөний зориултын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.